Монголчууд алаг мэлхий үрж наадах эртний уламжил хийгээд шагаагаар мэлхийг үрж наадахдаа мэлхийн бие эрхтнийг өнгө дүрсээр ялган байрлуулах тул алаг мэлхий гэж нэрлэжээ. Энэ тоглоомыг шагаагаар наадаж болдогч аль цаг үед тоглож болохын дээр зан үлийн шинжтэйгээр буюу битүүний өдөр үрж хонуулаад шиний нэгэнд гүйцэтгэдэг. Шагааг өрөхдөө нутаг ялимгийн өөр тоогоор өрөх боловч өрөх арга, хэлбэр, ерөнхий зарчим нь адил байдаг. Бага, дунд, хангал, их өрг гэж 4 гол өрг байдаг. Бага өрг нь 92 тоотоогоор тоглодог бол мэлхийн бүрдэл хэсэг. Хүзүү, хоёр нүд, хоёр чих, сарвуу, шилб, зүрх, бөөр, давсаг, сүүл, их бие гэсэн бүрэлдэхүүнүүдээс бүрдэнэ. Ийхүү цагаан сарын үед наадах алаг мэлхийн нийт 108 шагаагаас бүрддэг. Шиний нэгэнд 12 жилийн тоолол ёсоор учран залгаж буй жилдээ ижил жилдээ хүн эсвэл түүнтэй ивэл жилдээ хүнээс эхлэн нар зөв тойрон суусан дараалалаар шоо хаяж тоглодог. Нэг буувал алаг мэлхийн 4 сарвун дээр нэгээд тавьсан шороо, окторгой, уул, салхи гээгдэх шагааны аль нэгийг эсвэл зүрх, давсаг аль нэгийг нь, хоёр нөх буувал нүд, чих, бөөр, зэрэг хос эрхтний аль нэгийг, 3 нөх буувал толгой буюу сүүлний аль нэг хэсэг, төмөр хэмээн нэрлэгдсэн шагааг, 4 нүхээр буувал 4 шилбэний аль нэгийг, 5 нөх буувал 4 сарвууны аль нэгийг эсвэл мод хэмээгдсэн шагааг авна. 6 нөх буувал хүзүү буюу нурууны аль нэг хэсгийг тус авч тоглодог. Дунд өрг нь 128 шагаанаас бүрддэг бол хангал өрг нь 134 шагаанаас бүрдэнэ. Их өрг нь хаврын дунд сарын 15-наас хаврын сүүл сарын 15-ны дотор булгийн эхэнд буюу гол усны дэргэд усандаа ойрхон тэгш газар 1000 шагааг өрж тавьж хэд хэдэн айл нийлж наадна. Цөөн шагаа аваад бусдыг нь буцааж авахгүй. Ингэж тавих ёстой нэг айлын шагаа хит олширч тэдгээрийн зарим нь олон жил болж муудаж хорч исэн үед тэр бүхнийг орхиж шин цэвэр шагаатай болох зорилгоор тоглодог. Аль ч үргийг өрөхдөө мэлхийний толгойг өмнө зүг рүү харуулдаг заншилтай.